Хараад бүр амар зовхон шиг байж. Лайв өгсөн дуу өгсөн шүү. За сайн байцгаана уу гэгчтэй 13 минут хоцорч эхэлсэн төгсөл өчөө баг зэрэг техникийн асуудал гараад нэг жоохон хоцорчлоо. Тэр та бүгдээсээ хүлцэл өчөө. За тэгэд 348 хүн үзэж чинь тэгэхээр бүгдээрээ цаашаага 8 900 мянгуулаа үзт юм чинь газ бас хүмүүстэй мэддэгдээд меншн нэгээ цаашаа шеэрлээд өгөөрэй. За тэгэд өнөөдрийн мэд төргий бүх захирлуудаа Орой мэндэ шеэр. Орой мэнд. Орой мэнд. Шеэр. Захирлууд бүгд нэрнүүдээ бас Zoom дээр оролцсон байгаа. Та бас нэрийг мэдэхгүй бол нэрийг харж болно. За тэгээд уламжлалт ёсоор өчигдрийн Apprentice-ийн талаар ярилцъя. Тайшир захирал бол яг гол дүр болсон. За тэгэхээр таны одоо сэтгэл тэр нийцсэн бай одоо тэр оролцогч нар захирлуудад танилцуулж байгаа даатгалын талаар мэдээлэл өгч байгаа зэрэг нь тэр талаар хүмүүстэй хуваалцвал нэлээд сонирхолтой байж магадгүй. За бүгдэнд орой минь төргий. За өчтөр манай Apprentice show-ны маань хах шигшээ шалгарах нэвтрүүлэг болж өнгөрлөө. За энэ өчтөрийн дугаар бол нэлээд өрсөлдөөнтэй, нэлээд сонирхолтой Монголын бас баялаг бүтээгч, ажил олгогч том бизнесмэнүүд маань бол төлөөллүүд маань бол орсон. За манай оролцогчдын хувьд бол маш богино хугацаа өгсөн. Даалгавар бол маш богино хугацаатай олгогдсон. Нэг өдрийн дотор бүгдээрээ даалгавраа хүлээж аваад тэр хүмүүсийн хувьд бол нэг огт мэргэжлийн биш хүмүүс учраас 24 цагийн дотор бүх мэдээллүүдийг өөрийн болгох хэрэгтэй байсан. Миний хувьд бол яг тэр талаас нь харах юм бол сайн өөрсдөө бэлтгэлээ бол сайн хангасан байх гэж бодож байгаа. Та бүхэн ч гэсэн бас өчтөр орой үзсэн байх. Тэгээд ер нь бол сайн бэлтгэлтэй байсан шүү. Ер нь бол яг яалтчгүй л одоо яг шилдэг гэж байгаа хүмүүсээс шигшгтээд үлдсэн яг шилдэг 5 оролцогч гэдэг маань бас яг яалтчгүй харагдсан байх. Дээрээс нь бас нэг шалгуурч байгаа сорилт байсан бас та бүхэн бас анзаарсан бол хэлний бас юуг бол бас нэлээд сорилт бас өгсөн. Тэнчнээс бас та бүхэн бас анзаарсан байх. Тиймэрхүү л одоо бодолтой байж энэ да. Тэр хэлний тал дээр тэр анандтэй 5 хэлтэй гээд яг бас нэг зүрийн ажигласан юм юу гэхээр манай гэр бүлийн хүн үзэж чад ананд хоёрын одоо презентацт амар өндөр үнэлгээ авсан. Тэгэл нөгөө талаасаа бол яг тэр оролцсон 5 оролцогч бол тавуулаа англи хэлтэй тий хэлний хувьд бол маш сайн өндөр түвшний залуучууд бол шалгарч үлдсэн байсан. Тэгээд нөгөө суглаагаараа яг барахаас анд хоёр дээр бол яг англи хэлтэй хүмүүс таарсан. Манай ихнэр болохоор яг англи хэл сайтай улсуудад нь тохируулаад энэ компаниудыг хуваарлцсан мó гэж суугаад байсан л та. Тэгээд зүгээр яг суулсан шүү дээ тий. Тэр суулгаа шүү. Тэгээ яг өчтөр бол нөгөө яг даалгавар өгж байгаа хэсгүүд дээр нь бас маш богинохан гарцсан. Яг ер нь бол даатгалын бүтээгдэхүүн нэг ер нь ийм чухал ийм байгууллагууд дээр ялангуяа орлуулалт хийхэд бол өмнө уулзалт хийхээс өмнө санал тавьж уулзахаас өмнө бол маш их төлөвлөгөө, янз бүрийн судалгаа, харилцагчаа судлах, барих гэдэг ингээд олон юмнууд зах зээлээ мэдэх энэ төр компаниудаа энэ мэдэх, за шийдвэр гаргагчийн хувь хүнийх нь хувьд ч гэсэн мэдэх гэдэг маш олон юмнуудыг бас өмнө уулзалтынхаа өмнө бэлдсэн байх хэрэгтэй байдаг. Тэгээд тэрнийхээ дагуу бас маш сайн бас бэлдсэн байна, судалсан байна. Тэрнийхээ зориулаад бас өөрсдийнхөө ихтгэлүүдийг бас айгүй хооронд нь уялдаа холбоог нь бас сайн бэлдсэн байна гэж бол би бол бодож байгаа. Таашраас нэмээд нөгөө асуухад яг ямар төрлийн юугаараа бусад бүтээгдэхүүнээс даатгалын бүтээгдэхүүнээс даваа талтай бүтээгдэхүүнийг өчигдөр залуучууд маань танилцуулсан байгууллагууд дээр. За өчигдөр бол манай ард минд гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулсан. Ард минд бүтээгдэхүүнийг бол байгууллагууд санал болгосон. За ингээд зах зээл дээр бол олон даатгалын компаниудаас ингээд эрүүл мэндийн даатгалуудын янз бүрийн
саналуд бол байгаа. Эндээс юугаараа манай хамгийн онцлог юм бэ, давуу талтай юм бэ гэхээр зэрэг манайх ингээд урьдчилсан үзлэгүүд та эрүүл мэндийнхаа төлөө урьдчилсан үзлэгт ороход бол манай энэ даатгалт нь орцсон байж дээ. Өөрөөр хэлэх юм бол та манай даатгуулчаад үн төлбөргүйгээр урьдчилсан үзлэгт бол бас хамрагдах боломжтой гэсэн. Та өөрөө болоод энэ танаа ажилчид энэ ялангуяа бас энэ манай байгууллагууд дээр маш сонирхолтой байгаа бах. Ажилчдынхаа энэ хүний нөөцийг хүний нөөцийнхөө бас энэ хангамжийг, хүний нөөцийнхөө энэ бодлогыг бас гаргаж байгаа захирал хүмүүст бол энэ маш чухал, бас эрүүл мэндийн даатгал бол маш чухал байдаг. За тэгээд энэ манай энэ бүтээгдэхүүн бас нэг онцлог гол давуу тал нь гэх юм бол Монгол улсын нутаг дэвсгэртээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх албан ёсны зөвшөөрөлтэй бүх эмийн сангуудаас авсан эмийн үйлчилгээ, эмийн төлбөрүүд болоод эмнэлгийн төлбөрүүдийг бас төлж байгаа. Улсын болоод хувийн эмнэлгүүдийг бүгдийг нь бас хамаарч байгаа. Тэгэхээр улсын хувийн гэд ингээд ялгаатай манай улсын эрүүл мэнд бол энэ бас жоохон лимиттэй байдаг бол манайх бол тийм юм байхгүй. Улсынхч бай, хувийнхч бай. Албан ёсны магадлал идэвхжлэгдсэн эмнэлгүүд бол бүгдээрээ хамрагдаа явж байгаа гэсэн. Тэгээ гол нь бас хүмүүсийн бас их хамгийн чухал асуудаг юм нь бол арга хооч өвчтэй хүмүүс энэ даатгалж болд юм уу? Өөрөөр хэлбэл даатгал хийлгэхээс өмнө өвдсөн байж байгаа даатгал хийлгээд даатгал хийлгэснийхаа дараа энэтэй холбоотой гарсан эмнэлэг эмчилгээнийхээ зардлыг авч болдгоо гэнэ. Энэ дээр бас манай давуу тал бол хамгийн гол давуу тал болсон юм байна. Арга хооч өвчтэй хүмүүс бол бас энэ манай даатгалаас бол бас cover хийгээд аваа явж болж байгаа. Гэт маш олон төрлийн одоо нүдний эмчилгээ, шүдний эмчилгээ, жирэмслэлтэй холбогдсон гарсан эмнэлэг эмчилгээний зардал гэдэг ингээд ингээд бусад эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн байдаг юм. Маш олон боломжуудыг бас олгосон ийм бүтээгдэхүүнийг хүчтэй нэвтрүүлгээр танилцууллаа. Тэгээд яг хуу нэвтрүүлгээр бол нөгөө маш богино хугацаанд төгсөн учраас бүрэн гүйцэд бол яг ингээд хүмүүстэй бол ойлголтыг бол өгөхөд бол маш хэцүү. Тэгэхээр бас тиймэрхүү бүрэн ойлголт өгөхөд бол бас нэг жоохон дутуу бас танилцуулсан юмуд бас ажиглагдсан тийм. Тэгээ бид нар өөрсдөө яг нэвтрүүлгийг дуусаад араас нь лайв хийсэн. Тэрийг бас нэлийн 300-аад гаруй хүн байна. Үүсэн тэрэн дээр бүр яг дэлгэрэнгүй ямар нөхцөлтэй яаж авах гээд боломжуудыг маань төвлөрдөр тэмүүлээ хоёр бас өчтөр орой лайваар үзүүлсэн маа. Тэрийг бас хүмүүс үзээд нэлийн ойлголтоо яг нэвтрүүлэг дээр гараагүй нарийн юмнуудыг бас мэдээж авсан болов гэж бодож байгаа. Бүр дэлгэрэнгүйгээр ярихаар айгүй энэ их маш их цаг аварна. Одоо манай нэвтрүүлгийг маань лимит учраас тэгэхээр нийт үзэж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд бол та даатгалтай сонирхох юм бол манайхаас танилцуулгыг үзүүлэлтээ авч болно. Манай чатаар бол бүгдээрээ холбогдоод манайх бол бүх юм цахим хэлбэр шилжсэн байгаа учраас бүх мэдээллийг бол чөлөөтэй өссөн цагтаа авчиж болно. Тэгээ одоо яг нь ер нь бол олон төрлийн багцууд байгаа. Ингээд таны сонгосон одоо хүн болгоны асуудаг одоо за ингүүл яах вэ, тэгвэл яах вэ гэдэг ингээд хүн болгон өөртөө тулгарч байгаа, эрүүл мэндэд тулгарч байгаа бэрхшээлүүдээ ингээд асуудаг байхгүй. За одоо зүрх өвдөл яах юм, одоо цус харвал яах юм, гинт надад зүрх цусвал яах юм ингээд. Энэ болгонд бүгдээр ингээд план гаргацсан ингээд ийм хамгаалтуудаас гэх юм бол ингээд бүх хөтөлбөрүүд нь байгаа учраас багцууд нь байдаг учраас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол та манаараа чөлөөтэй хандаарай л гэж хэлье даа. Ер нь би бас бүр нэлээд нарийн детальчилж гаргаж өгсөн танилцуулга байсан. Тэгэхээр яг энэ эрүүл мэндийн даатгалтай холбоотой бид нар урдны дугаар нэвтрүүлгүүдээр ч гэсэн таашир захирлаас нэлээд энэ талаар яриулжсэн. Тэгээд та нар өөрсдөө сонирхох юм бол эдний ард даатгалын албан ёсны вебсайт, энэ Facebook пэйж, хуудас холбогдох хуцаар нь холбогдоод сонирхоод үзээрэй. Ер нь бол даатгалын зөвхөн одоо нэг машина даатгалдаг гэдэг ойлголтоо бас нэг үе бодвол нэлээд өөрчлөгдсөн. Даатгал өөрөө маш том олон төрлийн эрсдлийг хааж өгч чаддсан байх гэдэг ойлголт бол бас харьцангуй сайжирж байгаа гэж бодож байна. Илүү дэлгэрэнгүй цаашаа өөртөө сонирхох үзээрэй.
Хэлмэн захирал За. 2 сарын тэр нэвтрүүлэг дээр би нэг санаагаа хэлчихье. Өчтөр нэг эрүүл мэндийн даатгал улсын эрүүл мэндийн даатгалын сангийн хураамжаас 3 дахин бага хураамжаар 10 дахин илүү хамгаалалт авна гэдэг тэр санаа надад айгүй таалагдсан өчтөрийн нэвтрүүлэг дээр. Тэднэр хүмүүс та нар тэрийг анзаарсан уу те? Тэр нэг нийтдээ жилд нэг хүн дуусах 13,800 байдаг гэдэг нэг тоо хэлсэн. Тэрийг ярьж байна тий. Тий. 3 дахин бага зардлаар 10 дахин их хамгаалтыг авдаг гэдэг. Яг тэр нарийн юуг нь бол бас ойлгоогүй. Гэхдээ юун дээр нь танилцуулгыг нь уншижсэн болохоор арай төхөмлөсөн. Тэгээд бүгдээрээ судлаад сонирхоод үзээрэй энийг үзэж байгаа хүмүүс тэгэж уриалахаар байна. Зөвхөн манайхан ерөн даатгалын бүтээгдэхүүнүүд бол таныг аливаа олон төрлийн эрсдлээс хамгаалах боломжтой шүү. Хэлмээс нэг шин сони юм сонсогдсон. 2 сарын 13-нд АП-ийн шинэ хуулбар, АРДАП маань шинэ хуулбартай болоод илүү тайжраад гарсан гэж ойлгосон. За бүгдээрэнд орой минь төргий. Тэгээд яг би нэг коммент хараад байна л да. Бүр арт кредит хэлмэн захирлын цаасны зэсээ хэвэн болгоно гэдэг. Ер нь их нэг аптай холбоотой нэлээд асуудлууд байгаад байх шиг байна. Тэгэхээр энэ дэр би бас тодорхой бас зэгцтэй мэдээлэлүүд өгнө өгч байгаа. Гэхдээ дахиад өгье гэж бодож байна. Ер нь яг 2 сая уянгаа захирлын хэлснээр шууд ажиллаад яриад явчлаа да уучлаарай манайхаа. Уг нь бол толк шоу байгаад байгаа. Гэхдээ хамгийн гол мэдээлэл өргөх нь гол юм чинь тийм ээ хүмүүст асуудлыг бид шийдэх хэрэгтэй тийм. Тэгээ 2 сарын 13-нд бол Art application-ы 4 дахь version бол гарнаа, хөлбөр бол гарна. За тэн дээр бол олон асуудлуудыг шийдсэн байдлаар гарна. За тэр 2 сарын 13-ны одоо шиний 2-ны бэлэг цайхан өдөр байгаа. Тэгээд өхөр жилийн шиний 2-ны өдөр би өөрөө өхөр жилтэй. Тэр өдөр бас өхөр жилтэй. Тийм үү. За. Шифтээр 160-аар зөрүүтэй юм байна. За тэгээд тэр өдөр бас танилцуулгыг болохоор манайхаас бол хийн. Тэгээд хүмүүс аягүй их асуултууд асуугаад байгаа болохоор би нэг тодорхой мэдээлэл өгч гэж. За нэгдүгээрт болохоор юм гүйлгээний хязгаарлалтад ороод мөнгөө оруулж болохгүй, гаргаж болохгүй байгаа даа гэсэн юм асуудлууд зөндөө байна. Тэгэхээр энэ дээр би товчхон мэдээлэл өгье. За ARDAP маань за кредит маань бол Монгол банкнаас дахин мөнгө төлбөрийн үйлчлэгийн зөвшөөрөл авсан байдаг. Тэгээд энэ Монгол банкны зохицуулалтад орсон. Тэгээд үндсэндээ хэрэглэгчдийг хэдэн төвшөнд ангилдаг. За эхнийх нь бол бүртгүүлгүй хэрэглэгчд буюу анхан шатны мэдээлэл өгсөн хэрэглэгчд гэж байдаг. Тэднэр дээр маань болохоор өдрийн гүйлгээ 20,000 төгрөг, үндсэн дансны үйлдэл 100,000 төгрөг гэсэн юм хязгаарлалт бол тавьж өгдөг. За тэдгээр харилцагчид яах ёстой юм бэ гэхээр одоо өөрсдийнхөө хэрэглэгчийн мэдээллийг илүү баталгаажуулаад манад мэдээлэл өгсөн нөхцөл дараачийн буюу бүртгэлтэй харилцагчийн одоо шат руу шилжнэ. За тэр нь бол нэг удаагийн гүйлгээ 1 сая төгрөг, өдрийн гүйлгээ 3 сая төгрөг. За үндсэн дансны үйлдэлд 50 сая төгрөг гэсэн ийм хязгаарлалт бол байдаг. За энэ бол Монгол банкнаас олгосон хязгаар. Мэдээч хэрэг арт кредит бол яг одоогийн байдлаар бол банк биш. Тийм учраас үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар гарсан энэ хуулийг дагаж гарсан энэ журмын дагуу бол энэ хязгаарлалтуудыг бол хийж байгаа. Тэгэхээр та бүхэн маань энийг бас ойлгоорой. За бид нар энэ одоо зах зээл гэдэг юм хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээ шаардлага нийцэхгүй байгаа энэ одоо журмыг бол өөрчлөх саналуудаа бол Монгол банкнд бол удаа дараа бол өгсөн албан тоотоор хөргүүлсэн байж байгаа. За Монгол банк бол энийг хүлээж аваад бас журмаа бол өөрчлөхгүй түндээ бол тусгаж авахулно гэсэн хариу бол мэдэгдсэн байж байгаа. Гэхдээ тэр журам гартал бол бид нар бол ямар нэг байдлаар энийг бол өөрчлөх бол боломжгүй байгаа. Нэг талаас нөгөө талаас бол асуудал юу вэ гэхээр мэдээж хэрэг тухайн харилцагчийн мэдээллийг бүрэн гүйцэд авах. За тэгсний үндсэн дээр бол таны данснаас орлого зарлах хийх нь бол зүйтэй хэрэгээ. Яагаад вэ гэхээр энэ эргээд бол таны аюулгүй байдал тийм ээ таны хөрөнгийг бол хамгаалж байгаа ийм асуудал байгаад байгаамаа. Тэгэхээр бүртгэлцэг арт CGM дээр бол бид нар энэ ковидын хуультай холбогдлолтойгоор үндсэндээ зайнаас энэ баталгаажуулалтыг хийх энэ эрх зүйн боломжийг бол эрэлхийлж ажиллаж байгаа. За энэ дээр бол манайтай нэгэнт харилцаатай данс бүртгэлтэй мэдээлэл үнэн зөв бүрэн гүйцэд өгсөн хүмүүсийг иргэний хуульд байдаг заавал одоо цаасаар гэрээ байгуулна гэдгийг бол одоо ковидын хуулийн энэ үед бол 7 сарын 31 хүртэл бид нар зайнаас баталгаажуулах боломжтой байгаа. За энийг бол яг одоо зохицуулалтын түвшинд бол хийж байна. Тэгэхээр та бүхэн маань бүртгэлцэг арт CGM руу ороод үндсэндээ энэ хэрэглэгчийн мэдээлэл за дээрээс нь цахим
одоо мөнгөний гэрээ гэж нэрлэж байгаа. Энэ одоо ард апаар үйлчлүүлэх гэрээ гэж байгаа. За тэр мэдээллүүдэд та бүхэн маань сайн өгөөрэй. За зарим улсууд маань бол мэдээлэл оруулсан хэдий ч бас эргэж холдохгүй байна гэсэн ийм асуудлууд бол байна. Дөнгөж сая би бол өөрийнхөө ажилчдад бол үүрэг өглөө. Яг одоо үзэл сууж байгаа энэ комментэр мэдээлэл оруулж байгаа хүмүүстээр private message-ээр бол шууд холбогдож бол асуудлыг бол шийд гэж өглөө. За манайх бол 600 мянган хэрэглэгчтэй болсон. За манай дуудлага бол бас одоо сая хэрэглэгчтэй үндэсний операторуудын хэмжээнд их одоо дуудлага хүлээж авдаг болсон сайхан мэдээ. Бид бүхэн маань бол энэ гинт одоо мэдээж бидний хүсэл хүлээж ирсэн урсгал байж байгаа. За энийгээ бол хандл хийгээд ингээд явж байна. Тэгэхээр 2 сарын 13-нд бол app болов шинжлэгдэж гарна. Тэн дээр бол бас тодорхой асуудлуудыг бол шийднэ. За өнөөдөр бол та бүхэн манаас мэдээч хэрэг бид нар сайжруулахын төлөө энэ асуудалд бас түргэн шуурхаа одоо хариу үзүүлж чадахгүй байгаад бол хүлцэл үчи. Гэхдээ систем болон ийм зүйлс бол гацдаг. Facebook саяхан гацсныг та бүхэн мэдж байгаа. Үндэсний хамгийн том бүртгүүлэгчтэй банк гацсныг мэдж байгаа. Гэхдээ тэрүүгээр бид нар өөрсдөө зөвтгөхгүй энэ болгоныгоо бол сайжруулж явна гэдгийг бол та бүхэндээ бол амлах байна. За ингээд харилцагчтай тодорхой хэмжээний мэдээлэл өглөө. Манай дээр бол social bank дээр за гомдлын мэрэгчлэтнүүд гэдэг шинэ орон тоонууд бол бий болсон. Тэгэхээр таны асуудлыг бол хүм нэг бүрийнхийг хариуцж явна. Бид нар 600 мянган харилцагчийг энэ бүртгэлтэй болгох зайнаас энэ асуудлыг хийж байгаа болохоор тодорхой хэмжээнд удаж байгаа. Гэхдээ энэ бол бидний буруу зөвтгөхгүй. Энийгээ бол сайжруулахаар ажиллана гэдгийг бол хэлэх байна. Тэгээд мэдээч хэрэг ингээд төвөгтэй байдал үүсгэж байгаадаа бол за компанийнхаа өмнөөс за группийнхаа өмнөөс нийтэд ажилтнуудынхаа өмнөөс хүлцэл өчөө. Гэхдээ бид бүхэн бол ажиллаж байгаа шүү гэдгийг бол та бүхэнд хэлэх гэсэн юм аа. За тэгээд сайн мэдээ. Сайн мэдээ. 2 сарын 13-нд бол ARDAP version 4 гарах нь. За тэргээр бол тодорхой асуудлууд бол шийдэгдэх нь байна. За хоёр дахь нь бол сая хагасаа дээр зарласан за манай chairman Germany одоо зарласан лайв байж байгаа. Тэр лайв дээр бол олон мэдээлэл өгсөн. За тэр дунд бол Art Credit-ийн бас нэг шинэхэн одоо бүтээгдэхүүнийг бол зарласан байж байгаа. Тэр бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгье. За тэр бүтээгдэхүүн маань бол одоо ARDAP-ийн хэрэглэгч. За дээрэс нь сая бас манад одоо итгэж бидний ирээдүйн одоо зорилго болсон одоо банкнд хөрөнгө оруулахад итгэж одоо ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигч болсон тодорхой тооны улсуудад одоо цагаан сарын бэлэг болгож ийм шинэ бүтээгдэхүүн Art Credit-ээс хамтарч бол гаргасан. За түүн дээр бол таны оруулсан хөрөнгийн хэмжээтэй зээлийг бол та бүхэнд бол олгохоор болсон. За тэр зээл маань бол эхний 45 хоногт бол хүүгүү зээлээ одоо ердийн одоо кредит картын нөхцөлийн хэмжээний зээлийг одоо бид нар энэ хувьцаа эзэмшигч болсон хүмүүстэй тодорхой тооны шүү. Хүмүүстэй бол олгохоор болсон. Дараагийн 46 дахь хоногоос нь бол хүү бодогдож явна. Хүү маань бас нэн тааламжтай хүү байж байгаа. Анх бол 6 сараар гарсан. Манай chairman болон группийн хэмжээнд 12 сараар гарах хэрэгтэй гэсэн. Тэгээ 12 сараар бол болноо. 6 сараар гарцсан улсуудыг 12 сар руу шилжүүлнэ. Түүн дээр битгий санаа зовоо. Дээрэс нь захин зээлийн гэрээгч гэсэн бид нар бол зайнаас бол түрүүний хийсэн хуулийн хүрээнд эргэцсэн хүрээнд бол баталгаажуулалтыг бол хийж байгаа. Та бүхэн хамгийн гол нь мэдээлэлээ бүрэн зөв өгөх. За бүрэн гүйцэд өгсөн хүмүүс бол саяны зээлийг бол аваад эхэлсэн. Сая одоо тодорхой тооны улсуудтай сая орж ирсэн хөрөнгө оруулагчаар орж ирсэн бидэнд итгэсэн хүмүүс дээр бол ARDAP дээр нь Fast Cash White гэдэг бүтээгдэхүүн бол харагдана. За тэр харагдаж байгаа хүмүүс л энийг бол авах болцоотой байгаа шүү. Тэгээд цаашдаа бол энэ бүтээгдэхүүнийг авъя гэх юм бол мэдээж хэрэг бидэндээ итгээд одоо хөрөнгө оруулалтаа хийцсэн улсуудад ARDAP дээр нь гарч ирнэ гэдгийг бол хэлэх байна. За ингээд яриаг чинь тастаад нэг юм нэмээд асууад ах. Зөвхөн саяны сүүлийн зарын дагуу орж ирсэн нийт харилцагч тийм үү? Эсвэл одоо нийт манад хувьцаа эзэмшиж байгаа хөрөнгө оруулалтын харилцагчд энэ бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм уу? Энэ хүүгүү, шимтгэлгүй 45% зээл гэж ойлгосон тийм. За ер нь бол нийт хувьцаа эзэмшигчдээ бид нар бол ард дээр бол ганц одоо кредитийн хувьд биш бүх одоо компаниудын хувьд бол урамшуул бол олгож ирсэн. Сая бол бид нар богино хугацаанд бол ийм бидэнд итгэж орж ирсэн, шинээр орж ирсэн 100 тонны одоо саяны орж ирсэн хүмүүстэй зориулаад ийм нэг удаагийн бүтээгдэхүүн гаргасан байгаа шүү. Тэгэхээр одоо хүн болгонд гэж бол ойлгож болохгүй. Дараагийн нэгдэж орж ирж байгаа хүмүүст маань бас энэ боломжууд бол нэгднэ. Тэгэхээр бүх хүнд бол биш гэдгийг бас зохиж тэмдэглэх зүйтэй байх гэж бодож байна.
Яста дуржигналлаа шүү. Хайрын ёстой. Дуржигнал. Асууж гарахаас юу вэ? Нэгчээс тодорхой ярьчихлаа. Энэ нөгөө хурдан авах болох болцоотой энэ зээлийг бол ер нь бол яг нөгөө хэвийн нөхцлөөр бол танд холбоод явж байгаа юм тийм бусад бүх нийт харилцагч апп хэрэглэж байгаа харилцагчтай. Тэр зээл маань бол хэвийн олгогдоод явж байгаа. Та бүхэн манай апп-ийг хэрэглэгч болоод за мэдээлэл бүрэн гүйцэд өгсөн дээрээс захим зээлийн гэрээг сая хийсэн. 5 сарын 31 хүртэл бид нэр ковидын хуулийн хүрээнд бол зайнаас бол баталгаажуулж байгаа. Тэрийг хийсэн хүмүүс бол fast cash бүтээгдэхүүнүүд авах боломжтой. За энэ дээр бас white cash орж ирэхгүй байна. Яагаад орж ирэхгүй байна гэж байна. За бид нар бол сая орж ирсэн улсуудаас шүүж үзэхэд бол бас олон зуун тооны хүмүүс маань бас ард апп-ийг хэрэглэгч биш хүмүүс үйж байгаа. Тэгээд дөнгөж өнөөдөр бол би за би чаашаа манайхаа одоо мессеж явуулсан ард апп-ийн линк өгөөд ард апп-аас суулгаад зэрэгс бүтээлцийг ард CGM-ээр ороод мэдээлэл оруулаад энэ бүтээгдэхүүн авах боломжтой шүү гэсэн байж байгаа. За тэгээд манайх бол social bug за дээрээс нь харилцагч үйлчлэгийн төв бол өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Таны гомдол за таны асуудлыг бол шийдвэрлэхэд бэлэн байгаа. Тэгээд гомдлыг бол нэг бүрчлэн бүтгэж байгаа асуудал бол ямар ч байсан шийднэ гэдгийг бол хэлэх байна. За тэгээд миний мэдээлэл энэ бүрээд өндөрлөө 2 сарын 13-нд та бүхэнтэйгээ шинийн 2-нд дараа жил өөрийнхөө одоо өхөр жилжил орж байгаа юм байна. Бас ном уншуулах хэрэгтэй бол яах вэ? Ямар ч байсан шинийн 2-нд та бүхэнтэйгээ жодж байна. Тэгээд бичлэг учраас бас мэдээллийн манд бүрэн гүйцэд аваагүй улсад эргүүлээд бас ухаад үзчихээрэй гэж хүсье. Тэгээд амжилт хүсье. Манай телефон гэрлэгээ яриад тах шиг байна. Юм уншаад байгаа маа. Бэко. Телевизийн нэвтрүүлэх хичээл ярьж штэ. Тийм үү. За би ч одоо өчтөр нэг инхчингээс урд ярьчих уу яач вэ? Инхчингээс урд гэсэн тийм. За бас энэ бол айгүй буруу. Гэхдээ энэ бол нөгөө тал харилцан яриа биш хүмүүс сонсож байгаа учраас зүгээр ингээд мэдээлэл богино хугацаанд өгчэй гэж бодсон юм аа. Тэгээд цаг гаргаад ороод ирсэн. Дараа уулзлаа баяртай. Гошин мэдээлэл уулзлаа. За баяртай. Өнөөдөр нөгөө нэг адснуудаа ч гэсэн бид нар бас яг апп хэрэглэсэн хүмүүсээсээ тодруулна. Дараагийн адснуудаа ч гэсэн апп хэрэглэсэн хүмүүсээсээ тодруулна. Би бол апп хэрэглээд бараг сүүлийн 4-5 сар юусэн ямар ч банкны карт хэрэглээгүй явж байгаа. Тэр бүгдээрээ ер нь апп хэрэглээрээ тэгээд сүүлд адсан шалгаруулах болохоор хинч адсан болж магадгүй өнгөрсөн 7 хоногт апп хэрэглэсэн. Тэгэхээр бүгдээрээ найзуудаа таньдаг хүмүүсээ доороо меншн хийгээ сайн шеэр хийгээд өгөөрэй. Ер нь нэг мянгуулаа байдаг байсан ч одоо нэг 600 гаруулаа байгаа шиг байна. Уул нь мянгуулаа болчихсон гэсэн баха. Сая телевизэн захирлын хэлсэн дээр нэг юм тодруулаад хэлчихье гэж бодож байна. Тэр нөгөө үн цаасны дансаа нээж байгаа, анхудаа захиалга өгж байгаа хэрэглэгч нар өөрийнхөө дансыг баталгаажуулах ажил хийх хэрэгтэй байгаа. Тэрийг нь бол нэг форм бүглүүлж байгаа бид нар. Тэгэж баталгаажуулаагүйгээр шууд арилжаа хийх гэж захиалга орсон хүмүүсийн мөнгө нь болох цаатаа. Тэг эргүүлээд мөнгөний авъя гэхээр бас болохгүй байна. Тэгэхээр тэрэн дээр одоо бид нэр аппликейшн дээр одоо нэлээд сайжруулалт хийж байгаа гэж ойлгож байна. Энэ бол формыг нь хаанаас авч бүгэлэх вэ? Баталгаажуулалт хийх формоо. Тэр формыг нь одоо бид нэр постэр гаргаад ер нь бол Art Securities-ээс нөгөө мөнгө гацсан хүмүүстэй холбогдоод бүглүүлж байгаа. Гэхдээ бас мөнгө нь хэний мөнгө гацсан бэ гэдгийг нь бол бас мэддэхгүй байгаа учраас бид нартай холбогдоод одоо арилжаан дээр ямар нэгэн асуудал гарсан бол холбогдоод бид нэр эргүүлээд тэр формыг бол явуулж байгаа. Зөв хэрвээ тэгээд ямар нэгэн арилжаан дээр нь асуудал гараад мөнгө нь гацсан хөдөлгөөн хийж болохгүй байгаа хүмүүс бол танах руу өөртөө бас хандах болох юм байна тий. Тэгээд хэрвээ нөгөө Art Securities-ийн пэйж ч юм уу болохгүй байх юм бол над руу бас шууд холбогдоод имэйл хүсэлтээ явуулж болно. Имэйлээ өгчих үү? Тий, имэйлээ энэ доор бичиж болох уу комментэн дээр нь тэгээд пост гэдэг. Миний имэйлийг оруулчих таа. Энд ороод хариулаад хүмүүсийн асуултанд нь хариулаад яваарай. Энийг ярьж гиснээр золбоогоос бас нэг юм нэмээд асуучмаар энэ коммент дотор маш их орж ирж байна л да. Хувьцаа маань байршаагүй байна гэд.
Тэгээ энэ байршуулт маань надад өнгөрсөн 7 хоногийн лайв дээр болохоор өнгөрсөн 7 хоногт багтаад энэ байршуулт хийгдэж дууснаа гэж ойлголт өгсөн байгаа. Ер нь хэдэн хувийн байршуулт хийгдэг үлдсэн байгаа юм болоо? За нэг 5 орчим хувь байршуулт хийгдэг үлдсэн байгаа. Нийт 3350 хөрөнгө оруулагчдаас. Тэдгээр нь яагаад байршуулт хийгдэг вэ гэвэл бид нэр брокерийн дансыг өөрийнхөө Art Securities гэх компани дээр бол нээж байгаа Art Securities дээр брокерийн дансгүй бол тэгээд тэр үн цаасны дансны бүртгэл нь өөрөө цаанаа брокерийн дансны бүртгэл нь өөрөө цаанаа үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр бүртгэгддэг. Тэгээд бид нар бол дансны хүсэлтэд бол илгээсэн. Тэгээд тэнд одоо ревю хийж байгаа буюу одоо хянагдж байгаа. Тэгээд яг нь манахаас үл хамаарсан ийм хоцрогдол үүсээд байна. Гэхдээ бид нэр бас одоо өшөө сайн ажиллаа. Тэгээ өшөө яг бид нар мэдээж бас зүгээр ингээ гадны буруу бол биш те. Бид нар бас өшөө сайн ажиллах хэрэгтэй. Өшөө илүү ачааллыг ингэж дарах чадвартай байх хэрэгтэй те. Нөгөө бичиг цаасны ажил маань өөрөө цаанаасаа энэ журмынхаа дагуу бүрдүүлж өгөх хэрэгтэй ажил маань маш их байдаг. Тэгээ өөрөөр хэлбэл бүрдүүлээд явж байгаа. Тэгээд 5 орчим хувь гэхээр маш цөөхөн хүмүүс хувьцаанд байршаагүй дансан нэгдэггүй байж болох юм байна. Тэр хүмүүс бас өөрсдөө манайх руу хандаарай. Тэгээд зарим нэг хүмүүс бүр нөгөө нэг нэрэж бүтэн бичээгүй эргээгээд холбогдох харилцах ямарч болцоогүй байдлаар бас мөнгөө шилжүүлсэн байна гэж securities-ийнхан ярьжсэн. Тэгэхээр тийм хүмүүс байвал манайхантай холбогдоод асуудлаад тухай бүрд нь шийдвүүлээд яваарай гэж хэлсэн. Дээрэс нь өнгөрсөн хагас өдөр дахиад орон нутагт байгаа болон гадаад улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүст энэ хувьцаатай болох боломжийг нээлээ гэдэг лайв хийсэн. Үүн дээрээ бас нэг нэмж хэлэх тайлбарлах зүйл юу вэ? За өмнөх болохоор асуулгын хандлагыг хүнслээд харахад маш их хүмүүс нөгөө гадаадаас гэрэлт бол байсан. Зөндөө хүмүүс гадаадаас бол захиалга өгсөн байсан. Тийм учраас бид нар цаг үеийн нөхцөл байдал болон 1-р цагийн тайлангаа танилцуулангаа бас саяны өмнөх одоо хөрөнгө оруулалтын саналын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг танилцуулангаа шинэ боломжийг гадаад байгаа болон хөдөө орон нутагт сууж байгаа харилцагчдаа олгосон. Тэгээд яг одоо тухайн харилцагчдаа хамгийн амархан энгийн байлгууднаас одоо хамгийн их ашигладаг валютуудыг бол сонгосон. Америкт байгаа хүмүүст нь зөвхөн шууд доллараар шилжүүлэхтэй заавал төгрөг авах гэж юм уу те. Мэдээж цаана арилжааг нь бол төгрөгөөр хийн шүү те. Мэдээж бид нар хөрвүүлээд арилжаа хийхэд бол хуулиараа төгрөгөөр хийх шаардлагатай байдаг. Гэхдээ нөгөө банкар данс хүлээж авахдаа тухайн харилцагчтай илүү амархан байлгуудаас тухайн орных нь ерөөдөө ТV-ийн ч юм уу те одоо хамгийн их ашигладаг валютуудыг сонгосон. Тэр нь мэдээж доллар, евро тэгээд солонгос вон. Тэгээ хөдөө орон нутгийнхандаа мэдээж илүү боломжийг түгээх зорилгоор вакцины дүнгийг арай бууруулсан. Илүү хүчтэй болгосон. 300,000 төгрөг болгосон. Тэгээд тухайн бүртээ бол бас зөвхөн ард санхүүгийн нийтлэлийн хувьцааг эзэмшихгүй бас нэмээд ард даатгал ард кредитийн хувьцааг эзэмшээд ногдох бас ард койныг урамшууллаар бол авч байгаа. Зах зээлийн бүгд бол зах зээлийн буюу ард санхүүгийн нийтлийн хувьцааны ханш бол 3500, ард даатгалын хувьцааны ханш бол 850 жоохон хямдралтай. Ард кредитийн хувьцаа бол 85 төгрөгөөр ингээд байршиж байгаа гэсэн үг. Байршина гэсэн үг. Гэхдээ энэ хүмүүс ингээд хувьцаа яагаад авах ёстой вэ гэвэл ерөнхийдөө бид нэр 3 юм боломжийг бол бүрдүүлж өгч байгаа. Нэг нь бол энэ банкны авснараа эргүүлээ та бүхэн хүүгүү зээл түрүү төлөв захирлын танилцуулдаг хүүгүү зээлийг бол авах боломжтой байгаа. Хөрөнгө оруулалт хийсэн дүнгээс шалтгаалаад тэгээд ард даатгал ард кредит маань энэ жилдээ бол ногдол ашиглахаар одоо тараахаар хуваарлахаар төлөвлөж ажиллаж байгаа. Тус компаниуд бол 2 тэрбумын ашигтай ажилласан. Үүнийхээ бол 50 орчим хувийг бол тараахаар
төлөвлөд ажиллаж байгаа тус компани. Тэгээд мэдээж энэ хөрөнгө оруулалтын гол зорилго ард санхүүгийн нийтлэлээр дамжуулаад банкны хөрөнгө оруулалт их, банкнуудын хөрөнгө оруулалт их боломжийг бол бүрдүүлж байгаа гэсэн үг. Одоо нөгөө нэг орон нутгаас гадаадаас гэдэгс дахиад Улаанбаатараас хүмүүс авч болох уу? Энийг асуугаад өгөөч гэдэг лээ. Бид нар харин яг нөгөө фокус групп буюу одоо тийм яг нөгөө сегмент фокуслаад хий гэсэн боловч дахиад нөгөө эрэлт ингээд байсаар л байна л та. Тэгэхээр хүн ингээд зөвхөн гадаад орнууд гэж хязгаарлахгүйгээр та төгрөг болон өсвөл доллар тийм өсвөл евро, вон орн ч гэсэн Монголын нутаг дэвсгэрээс Улаанбаатараас тийм өөртөө шууд формо бөглөө. Заавал хөд орнууд гадаад ихэхгүйгээр тухайн формо бөглөөл. Ер нь бол боломж нь нээлттэй юм байна шүү дээ, тийм. Тэр хоёр формыг дуртай валютаараа л одоо сонгоод багцаа сонгох гэсэн үг тийм. Зөв. Би нэг ажиллаа мартчихсан шүү. Уянгагч. Нөгөө түрүү хоцорч эхлээд нэг ажиллаа мартчихж. Нөгөө CRM-ийнхаа билгийг мартчихж. Манайхыг одоо баг 7 дахь удаага тасралтгүй 7 дугаар ивент итгэж байгаа. Тэгээ CRM-ийнхаа баярлалаа. Манай Archop-тер байгаа. Одоо яг гэртээ нөгөө баяр тагаасаараа тэмдэглэх болохоор гэртээ шууд CRM-ээс сонгоод захиалаад авч болно шүү. Тэгэхээр тэр нээлттэй байгаа. CRM-д баярлалаа. Та хэдийнх баг офис дээр байхаа өнөөдөр ажил дээр офис ирээг болохоор бүгд офис руу надаас ирээд аваарай. Гэрт хүргээд ирдэг шүү дээ. CRM-ийнхаа баярлалаа. Би нөгөө өнөөдөр бүгдээрээ офис дээр байна гэж бодоод офис дээр үргүүлээд авцсан. Тийм. Гэрлүүчэн дээр шууд мэдчихв. Зарлалын чанартай юм хэлжээ гэж бодлоо. Гай захирал маань яг энэ нөгөө гадаадд гацсан байгаа монголчуудтай холбоотой асуудлууд дээр нэлээд ач холбогдол өгөөд дөрвтэй арга хэмжээ аваад компанийн зүгээс яг нийгмийн хариуцлага гэдэг үгнээс дөрвтэй арга хэмжээ аваад янз бүрийн одоо нөгөө тусалцаа хэрэгтэй хүмүүс туслах хэрэгтэй гэдэг чиглэл биднэрт өгсөн. Тэгээд ер нь энийг цаашдаа бид нэр улам дэлгэрүүлээд явна. Дараагийн арт ток шоугаар бол Apprentice шоуны сүүлийн дугаар гараад дууссан байна. Үүгээр гай захирал алтан гүний зөвлөх, цог бадрах зөвлөх, тэгээд ялагч маань энэ арт ток шоунд оролцох болно. Тэд бас нийтийн гадаад гацаад нэлээд асуудалтай байгаа хүмүүстэй энэчээ байгаа арга гэрийн зориулаад нэгэн том бэлгийг задлана гэж ойлгосон. Зүгээр өнөөдөр бидний хувьд бид нар хамт олноороо ярилцж байгаад Б мөнхтэй яг гэдэг нэг эмэгтэй 2015 оноос 5 жилийн турш 3 хорт хавтартай тэмцэж байгаад яг харамсалтайгаар ковид гарсан үед их нутг руугаа ирж чадахгүй гэж байгаад Монголдо ирээд тэгээд хүүхдтэйгээ нэг гэлгар утны цаанаас уулзсан нэг юм зүрх шимшрэм дүр зураг үлдээсэн шүү дээ. Тэгээд бид нар энэ арга гэрийнхэнтэй холбогдоод энэ эмэгтэй хүүхдэд арт санхүүгийн нэгдлийн 5 сая төгрөгийн тэнцэх компанийн хамт олонны зүгээс бэлгэлэхээр болсон байгаа. Тэгээд энэ шоуны араас манай залуучууд арга гэрийнхэнтэй холбогдох бах. Бид нар өнөөдөр цаг маш давчуу байсан учраас яг шоуныхаа өмнө уул нь холбогдчихъя гэж бодож исэн холбогдож чадсангүй. Тэгээ холбогдсныхаа араас дараагийн дугаартаа бас болцоотой хэрэг өөртөө татгалзахгүй бол бас шоугаараа арга гэрийнх насны шоунд бас оролцуулах болно гэж бодож байна. Тэгэхээр дараагийн нэвтрүүлэг ер нь хамгийн спешиал дугаар байна. Яг манай 10 дахь дугаар болохоор. Тэгэхээр тэр үед хүмүүс сайн үзээрэй. Энэ өнөөдрөх шиг юм жоохон техникийн саатал гаргахгүй. Яг нарийн цагтаа эхлээд нарийн төлөвлөлтөй ажиллах болно. Тэгээ өнөөдөр цагаас хоцорч эхэлсэн бас дахиад хүлцэл өчөө. Энэ сэдвтэй холбоотой нэг өмнө ярьсан сэдвтэй холбоотой нэг комент төсөлж ирж байна. Ер нь энэ эрүүл мэндтэй холбоотой асуудал бол хүний хамгийн анхдагч хэрэгцээ байдаг. Тэгэхээр хүмүүс маань ингээд асуудал үүссний дараа санхүүгийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдэлд орохоос өмнө бидний түрүүний яриад байгаа өчигдөр
өчтөрийн манай нэвтрүүлэгт бас гарсан энэ бүтээгдэхүүнүүд бол зөвхөн одоо юу гэдэг ашиг болох гэдэг одоо ингээд ашиг болох гээд ингээд тав хүн хүргээд байгаа биш. Энэ бол хамгийн гол нь эрүүл даатгалын холбоотой бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнийг авснараа таны эрүүл мэндийн шалтгаалсан энэ гинтийн эрсдлүүдээс та өөрийгөө хамгаалах ёстой юм шүү. Тэгэхээр ингээд та бүхэн олон нийтийн сошиалор ингээд олон нийтийн сүлжээгээр ингээд байнга ингээд таг мэдэнүүд их явдаг шүү дээ. Хүүхд маань гинтхэн онцлогдчихлоо. Би өөрөө гинтхэн хавдартай болчихлоо. Аав маань ээж маань гинтхэн хавдартай болчихлоо. Энэ болгоныг бол нөгөө хүнд дандаа санхүүгийн хувьд гинтийн эрсдлийг үүсгэж идэг. Тэгэхээр та бүхэн яг сайн бас бодолцоод энэ даатгалыг бас нарийн сайн судлаад үзээрэй гэж бас хэлэх байна да. Энэ хүмүүс бас асуугаад энэ доор комментарис хараасаад энэ манай гэрээ бол сараар биш жилийн хугацаагаар төлбөрүүд нь төлөгдөж явждаг. Гэрээ хийхдээ 1 жилийн хугацаагаар л сунгагтаа явдаг шүү гэдгийг бас хэлж байна. Уяндаг бас баярлалаа ном бэлгээсэнд номыг хүлээж авсан. Баярлалаа. Одоо карантинээр та нарыг жоохон завгүй гэж бодоод харин зөндөө баярлалаа бүгдээрээ хүлээгээд авсан өнөөдөр. Яа нэг шторт нөхөө. Яа тэгэхээр нэг төр 1 минут завсарлаа. Бас цаг оройтсон болохоор бид нэр богинохон завсарлаа аваа тэгээ үргэлжлүүлээд яваа. Яа. Математик Монголд натурал энерги унда more day more night. Энэ бол хүний л амьдрал. Тохиолдож болох бүх эрсдлийг урьдчилан тооцох аргагүй. Санамсаргүй зүйлээс ч хохирол үүсч болно. Асуудал үүсгэд тусламж хайх үеч бий. Заримдаа өөрөө ч анзаараагүй аюулд орцсон байдаг. Гэхдээ бидэнд даатгуулах сонголт бий. Хизээч урмыг тань хугалахгүй. Амар тайван амьдралын баталгаа. Амжилттай хөгжих боломж. Гэрэл гээдээрэдвийг бид хамтдаа бүтээн. Ард даатгалын ард түмэн байдаг. Ард даатгал хүчтэй хамтдаа. Молис шунан дурлах амт. Эргээд тавтай морил бүгдээрээ одоо болохоор ер нь манай хамгийн сонирхолтой тусдаа нэг болонтой болгож байгаа захирал амар баясгалан захирал байгаа. Энэ бол хүн болгонд 7 хоногийн той мэдээг нь хүлээдэг. Одоо удахгүй энэ нэвтрүүлэг 10 дахь дугаар дуусаад бид нэг бас дотроо ярьж байгаа нэг нэвтрүүлэг баг тусад нь гаргаж өгөхөөр ярилцж байгаа. Тэгэхээр амар баясгалан захиралтайгаа энэ 7 хоногт юу болов нөгөө банкны IPO-нуудын талаар яриад хүмүүст мэдээлэл хүргэнэ үү гэдэг микрофоноо шилжүүлье. За орой минь энэ 7 хоногийн хамгийн том мэдээ гэх юм бол бид нэр сая банкны IPO хийх мэдээлэл гаргасан байгаа. Тэгээд энэ банк маань бол Богд банк гэдэг банк байгаа. Тэгээд сүүлийн IPO за 12 жилийн өмнө явагдсан байлээ. Тэгэхээр бүхэл бүтэн одоо үе өнгөрсөн байна тийм ээ. Одоо шинэ IPO одоо Монголын хөрөнгөний бирж дээр банк байдгүй л дээ. Тэгэхээр Монголын бирж дээр одоо анхны IPO банкны IPO гарахаар болж байна. Өмнө нь бол банк байсан. Гэхдээ тэр нь бол 12 жилийн байхгүй болсон гэж хэлж байна. За тэгээд энэ банкны IPO маань банкны реформ батлагдсны дараахан зарлагдсанараа бол бас их онцлог болж байна. Одоо нээлттэй компани болсноор маш олон хувьцаа эзэмшигчтэй, сайн засаглалтай, их хөрөнгөтэй учраас банк хүүгийн зээлтэй тийм банк болно гэж бид нар харж байгаа. Тэгээд бид энэ жилийн эхний хагастай багтаагаад
энэ төслөө хэрэгжүүлэх бие биелэгтэй ажиллаж байна. За банкнаас хажууд гадна бол бид нар Step Gold гэдэг өмнө зарлж ирсэн алтны компани давхар бүртгэлийн ажлыг бол бас хийж байгаа. Тэр төсөл маань бол 3 сарын сүүлээр 4 сарын эхлээр бас бид нар хийж гүйцэх тийм төлөвтэй ажиллаж байгаа. Зах зээлийн апдейт өгөхгүй. Яг тэрийг хүмүүс нэг айгүй сонсохыг хүлээдэг болохоор Манай хоногт юу болов вэ? манай хувьцаанууд гэр өсөлттэй бай. За манай хувьцаанууд амар өсөлттэй байна уу? Ард цагаагийн нэгдлийн хувьцаа өнөөдөр 847% өсөж 3432-аар хаагдсан байна. Ард датлын хувьцаа 855 төгрөг, ард кредитийн хувьцаа 84 төгрөг, Монгол шууданд 749, хөрөнгө оруулалтын сан 808 гэдэг ер нь бүгдээрээ их өндөр өсөлттэй байна. Сүүлийн үед бол Монголын хөрөнгийн биржээр арилжааны дүнгийн ихэнх нь бол одоо манай ард санхүүгийн нэгдэлтэй холбоотой компаниуд эзлээд байгаа. 80%, 90% эзэлж байгаа. Өнөөдрийн байдлаар бол 8392% нь бол манай компанитай холбоотой хувьцаанууд эзэлсэн байна. Нөгөө Монголын хөрөнгийн бирж нь бол дандаа л манай компанийн хувьцаагаар арилжаалаад байна гэсэн. Өнөөдөр нэг мэдээ харсан Market Info гэдэг сайтаас тэрнэр болохоор 12 сарын 25-наас 2 сарын 5 хүртэлх хамгийн одоо хөрөнгө оруулагч нь ихээр нэмэгдсэн 10 компани гэсэн чинь эхний хоёрт манайх байлаа. Ард санхүүгийн нэгдэл бүр хол тасархай 1907 хөрөнгө оруулагчаар нэмэгдсэн. Тэгээд дараа нь болохоор манай ард кредит 435-аар нэмэгдсэн байлээ. Тийм үү. Энэ тоо бол одоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Ягаад гэхээр одоо сайн нөгөө банкнд хөрөнгө оруулах төсөлтэй холбоотойгоор бол маш их хүмүүс бол товцооныхаа дансыг нийлгэж манай ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигч нар бол болж байгаа. Тэгээд энэ процесс ч гэсэн юу үргэлжлэх байх гэж харж байна. Бид нэг гадаадаас ч манай хувьцаа сонирхож байна. Өдөр нутгаас сонирхож байна. Тэгэхээр ийм олон хүмүүс бол одоо хөрөнгө оруулагч үндэстэнд бол нэгдэж байгаад бол баяртай байна. Тэгээд энэ нэгдэж байгаа хүмүүст манай залуучууд бол маш сайн ажиллаж байгаа. Тэгээд биднэрт үзэж байгаа энэ итгэлийг алдахгүй төлөө цаашдаа ч гэсэн улам сайн ажиллах болно гэдгийг бас өмнөөс нь дамжуулаад хэлчихмээр байна. Нэг юм кейс байсан. Нэг юм кейс байсан. Манай уцаараа унцаас хувьцаа авсан юм байлээ л дээ. Тэр чинь ард санхүүгийн нэгдлийн хувьцааныг 2500 мавнзуу хат авсан юм уу? Тэгээ сайн харсан чинь ингээд миний байсан мөн ингээд нэг ч хувьцаа 1000-аар нэмэгдээ. Би шууд ингээд ашиг хийж байгаа юм бүр итгэхгүй над руу бүр 2-3 удаа залгаж асуугаад би үний юм уу эсвэл худлаа тоо гаргаад холигтаад байгаа юм уу гэд бүр тэгээд лээ. Тэгэхээр хүмүүс бас нөгөө энэ апаараа арилжаанд хувьцаа авах бүр аюу амархан яг ерөөсөө алган дээр нь байгаа юм шиг болцсон болохоор апаа сайн ашиглаарай гэж хүсье. Тэгээ өнөөдрийн аадсныг бас апаар хэрэгэлсэн хүмүүсээс шалгаруулсан өнгөрсөн 7 хоногт ап дээр бүртгүүлсэн гүйлгээсэн хинч үж магадгүй. Тэгэхээр апаа хэрэгэлдэг манай ап таны утсан дээр байдаг бол бүгдээрээ лайв нэг сайхан шеэрлээд цааш нь түгээгээд өгөөрэй. Хинч сайт өгөрөг хожиж магадгүй. Энэ апны хэрэглээг нэлээд сайн дэлгэрүүлж хүмүүст танилцуулах шаардлагатай болов гэж бодсон. Маш баялаг ап дотор бол одоо бүх төрлийн гүйлгээ төлбөр төлбөрүүдийг хийж болохоор юм байна. Дээрээс нь арилжаанд оролцох tax гэдэг блокчейн дээр бүртгэлтэй байгаа цахим мөнгнүүд дээр бас арилжаа хийх, худалдаж авах, борлуулах ингээд боломж бол маш өргөн дэлгэр байгаа. Тэгэд энэ бүхнийг бас таниулах нь бид үүрэг юм байгаа юм. Тэгээд энэ 2 сарын 13-нд шинэ апын танилцуулган дээр Тэлмэн Тэмүүлэн хоёр нэлээд дэлгэрэнгүй байна. Үйлдэлүүдийг нь танилцуулах гэж бодож байна. Дараагийн нэг халуун сэдв цагаан сар төхөөл ирсэн. Би энэ сошиал дээр хаяа нэг ороод харахаар цахим золголт гэдэг их ярьж байна. Тэгээд цахим золголттой холбоотой энэ жил Ardlife-ийн бүтээгдэхүүн бол үнэхээр хит болж байгаа харагдлаа. Хүн болгон аав ээж ах トゥ амар садандаа энэ жил нэрээ очиж чадахгүй учраас Ardlife дээр энэ хуримтлалын санд хуримтлал үүсгээд бэлэг болгоно гэдэг бараг нэг юм давлгаа яваад байгаа шүү дээ. Тэрэн дээр энэ дээр бол яг манай бид нар бас харилцагч нартай яг энэ цагаан сартай холбоотой угаасаа бид нэр очиж золгож чадахгүй болохоор энэ боломжийг олгоё гэсэн. Тэгээ манай Ardlife-ийн харилцагч нар дотор маань бас яг юм өндөр настай хүмүүс бас маш олон байдаг. Ягаад тэгэхээр одоо чинь өнөөдөр
магадгүй дундаж одоо тэтгэвэр авж байгаа иргэдээс өндөр тэтгэврийн тогтоологдоод явж байгаа усуд байдаг. Гэхдээ энэ өөрөө урт хугацаанд нөгөө тэтгэврийн хэмжээ нь ерөөсөө огт нэмэгддэг болохоор хугацаанд бол тодорхой хугацаа өнгөрсний дараа бол энэ нөр ингээд хөдөлмөрөөс доод хэмжээ болдог ч юм уу ингээд үн цэний алдаад явдаг. Тэгэхээр энэхүү одоо юу гэх өнөөдөр ингээд тодорхой хэмжээнд хэрэглээнд хангалттай одоо байгаа төгрөгийг одоо ингээд тэтгэврийн хоригдлол болгоод 5 жилийн дараа 10 жилийн дараа бол ингээд одоо тэтгэврийн давхар орлоготой болох тэр боломжийг бол бүрдүүлээд явдаг. За тэгээд энийгээ бас дахиад одоо яг харилцагч хамтрагч нартайгаа бас ингээд боломжийг олгоод явсан байж байгаа. Тэгээ энэхүү бас хөтөлбөр маань бас нэлээд амжилттай явж байгаа. Тэгээд бас нэг баяртай мэдээ дуулгахад өнөөдөр ArtLife компани маань 16,000 одоо харилцагчтай бүртгэж авсан байж байгаа. Тэгэхээр өнөөдөр нэг 30 орчим байгууллагын одоо 16,000 одоо манай харилцагч, ажилтан, за хамтрагч нарын маань одоо хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын маань одоо энэ тэтгэврийн сан одоо ингээд удирдагдаад явж байгаа гэсэн үг. Өнөөдөр бас нэг мэдээ гарцсан байсан те. Нөгөө ариун заяа гэдэг сайт тийм буруу байна. Зөв. Ариун заяа сайт. Хөдөлмөр нэмгийн хамгааллын сайт ариун заяа. Өнөөдөр бас яг миний бодлоор энэ Монголын тэтгэврийн тогтолцоо нөгөө талдаа за бүр ингээд миний харж байгаагаар бол Монгол улсын түүхэндээ маш том өөрчлөлт бас нэг том алхам хийлээ гэж бодож байна. Тэгэхээр үе үеийн яг хөдөлмөр нэмгийн хамгааллын сайдууд бол ерөөсөө өмнө мэдээллийг бол хийж байгаагүй. Тэгээд ариун заяа сайдын хувьд бол Монгол улсад өнөөдөр тэтгэврийн одоо өвлүүлдэг болно гэдэг тийм одоо энэ талаар түрхэдээ мэдээлэл өгсөн байсан. За тэтгэврийн олон толгуур тогтолцоог бий болгоно, эрх хаврын чуулганаар за нийгмийн даатгалын сан, тэр дотроо тэтгэврийн даатгалын сантай холбоотой багц хуулийг өргөн барихаар ажиллаж байна гэдэг мэдээлэл өгсөн байсан. Тэгээ үнэхээр энийг манай одоо тэтгэврийн одоо шинжилэл, тэтгэврийн реформ гэдэг одоо групп байдаг. За 33,000 гишүүнтэй. За энэ групп дээр бас нэлээд сайн одоо хилцүүлэг болж байгаа. Тэгээд мэдээж тэтгэвэр өвлөгдөг болно гэдэг нь бол өөрөө одоо манай дундаж давхарга ялангуяа энэ одоо багш, эмчтэй, төрийн албан хаагч, цэрэг цагдаа гэдэг энэ улсууд бол асар том одоо гэрэлт ирээдүйд ирээдүйн баталгаа нь болж өгнө. Тэгэхээр энэ нэргээд бас нийгэмд асар том өөрчлөлтийг л авчиж өгнө гэж үзэж байгаа. Тэгээд ямар ч гэсэн одоо шинээр байгуулагдсан энэ засгийн газар, тэгээд энэ засгийн газар дотроо бас яг энэ залуу сайдууд гэж ярьдаг тийм залуу сайдуудын нэг ариун заяа сайд маань юм бас зоригтой тийм энэ шинжилгээг бас ингээд манлайлах хэмжээнд бас ороод ажиллаж байгаад бол туйлын баяртай байна. Миний хувьд бол яг тэгэхээр өмнөх одоо сайдууд ч юм бол тэгэл өдөөсөн цаг нь болоогүй гэж хойшлуулад байдаг байсан. Тэгэхээр энэ ямар ч шинжилгээний одоо эхний алхам хийгдэж явах юм байна гэсэн одоо маш баяртай, хүлээлттэй байгаа. Тэгээд өчигдрийн хувьд яхаа би өргөжлүүлээд бас өөрийнх нь нэг санаа хэлээд тэрний үгээр за яаж өвлүүлэх юм бэ? Өвлүүлэгч өөрөө бас ингээд тодорхой хэмжээнд нөгөө солонгос сериалууд дээр гараад байдаг тийм юу болох юм биш үү гэдгээ зарим хүмүүс тийм комент бичсэн байлээ. Одоо тодорхой мэдээлэлтэй. Тэгэхээр мэдээж өвлүүлэх тохиргоо бол өөрөө одоо жишээ нь тухайн иргэнийг 60 нас хүртэл ч юм уу те одоо ингээд хоригдлол үүсгээ явж явах үед нь бол өвлүүлэх тохиргоо бол өөрөө 100% байдаг. За тэгээ 60 наснаас хойш бол өөрөө одоо иргэн өөрөө яг 60 нас тэтгэврт гарах насн дээр ирэхлээрээ за хэдэн хувийгаа өвлүүлэх үү? Хэдэн хувийгаа яг тэр өндөр одоо тэтгэвэр авах хэмжээндээ явах вэ гэдэг тэр сонголтоо бол одоо иргэн бол өөрөө хийдэг байж байгаа. Тэгэхээр энэхүү болцоог нь одоо хэн одоо ямар тогтолцоо олгодог юм гэхлээр яг тэтгэврийн хуримтлалын тогтолцоо олгодог. За одоо тэтгэврийн одоо сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. За одоо сангууд бол өөрөө 60 хүртэл наснд нь бол иргэдэд бол яг хуримтлалаа 100% өвлөж авах боломжийг нь олгоод 60-аас хойш яг тэтгэврийн даатгал буюу одоо annuity гэдэг бүтээгдэхүүн байгаа. За энэ дээрээсээ бол иргэн за хэдэн хувийгаа өвлүүлэх боломжтой гэж сонголтоо хийгээд за тэгээд одоо бас хэдэн төгрөгийн тэтгэвэр авах боломжийг ол сонгоод явдаг ийм зохицуулт байгаа. Тэгэхээр өндөр настай хүмүүстээр ямар нэгэн тийм эрсдэл гарах уугүй юу гэдэг тэр асуудал бол байхгүй. Яг тэр тэтгэврийн даатгал гэдэг бүтээгдэхүүн өөрөө яг энэ эрсдлийг хамгаалах зорилготойгоор бол яг тэр 60 наснаас нь эхлээд иргэдэд бол сонгуульчдаг байж байгаа. Гэтэ танаа нөгөө нэг цахим золголт гээд постерны зураг их түүхтэй зураг шүү. Уул миний зураг юм. Тэр ихтэй айгүй түүхтэй бүтсэн зураг. Яа, амраа захирал өөр өнгөрсөн 7 хоногийн
хөрөнгөний зах зээлийн мэдээлэл байна уу хэлэх гой мэдээлэл, сонирхолтой мэдээлэл. Таны мэдээлэл ч одоо яг цагийн үрд хүлээж суудаг шиг л хүмүүс хүлээж суудаг болсон мөлий. За манай бүжэд хамгийн их таалагдаад баг шүү. Тэгээ баян багтаас жоохон бас томоосын багтахгүй болж байгаа. Жоохон шаардаад баг шүү шүү. За түрүүчийн 7 хоног бол их сайхан 7 хоног болоо. 5 дахь өдөр бол бүх зах одоо бүх түүхэн дээд амжилтуудаа гаргалаа. Яагаад тэгэхээр нөгөө Америкийн стимулус батлагдах гэдэг байгаа 1.9 их 80 долларын стимулус батлагдах гэдэг байгаа. Тэгээд тэр нь бол одоо хүн бүрт $1400 өгөх гээд байгаа байхгүй хүн бүрт. Үүнтэй хамт бол бас нөгөө хамгийн доод цагийн үнэлгээ гэж байдаг. Цагаар ажилладаг хүмүүсийн үнэлгээ. Тэр нь бол $15 болох гэж байгаа. Тэгэхээр энэ зэрэг батлагдах юм бол хөрөнгөний зах зээл бол маш сайн энэ нөлөөтэй болох гэдэг. Тэгээд коронавирус бас гайгүй болж юм л да одоо. Нэг үе бодох юм бол анх удаага 100 мянган тохиолдлоос доошоо орсон анхны тохиолдол бол Америкт гарлаа. Тэгээд одоо бол тогтмол хэмжээ одоо өдөр болгон сая доз вакцин хийгдэж байна. Өдөр болгон. Тэр бол маш их тоо манай улсыг тэгээд вакцин зүүлчих юм бол 3 өдөр хийгээд дуусчих юм байна. Тэгээд Америк бол нэг 100-аад өдөр болох нь Америк бол 300-аад өдөр. Гэхдээ энэ тоон бол нэмэгдэж байгаа л да. Эднээс ч бол нэг 300 өдөр тарихгүй л дээ. Тэр хийгдэж байгаа тоон л өсөд байгаа. Үүний хажуугаар бол сонирхолтой мэдээ нь бол Европт бол бас энэ вакциныг бол эсэргүүцэж байгаа хүмүүс байна гэж. Францд жишээ нь талаас их хувь нь бол хийхгүй гэсэн гэж. Таалагдахгүй нь хийлгэмээгүй байна. Яах ч юм лээ. Тэгээ бас одоогийн байдлаар бол бага насны хүүхдүүдэд хийдэг вакцин бол байхгүй байна. Тэгэхээр бол бас энэ маань бас тус болоогүй байна. Тэгээ түүний хажуугаар бол бас илүү халдвартай тийм ковидын кейсүүд бол гараад байгаа. Гэхдээ ер нь бол багаар амьдрал бол буцаад хэвийн байдал руу орж байгаа гэдэг нь бол сайн мэдээ юм байна. Тэгээд энэ пандемик гэж ярьдаг. Тэгээ пандемик маань одоо эндемик болж байна. Эндемик нь яадаг вэ гэхээр байсаар байх болно. Гэхдээ бид нар одоо контролдож чаддаг болж байна л гэсэн. Тэгэхээр бусад одоо том өвчнүүд бол бид нар бол хамт байж эмчилж одоо контролдож тодорхой хэмжээнд одоо удирдах чаддаг болсон байдаг. Тийм өвчин болж байна гэсэн. Энэ нь алга болохгүй, хэсэгтэй хэдэн жилдээ алга болохгүй бид нар энэтэйгээ амьдарч ажиллаж тэгжил сурах хэрэгтэй юм байна. Өнгөрсөн 7 хоногийн нөгөө Reddit-ийн залуучууд бэлд нөтөлсөн тий. Тэгсэн Reddit дээр нөгөө WeChat юулаа Wall Street Bets гэдэг нөхдөд Wall Street-ийнхнийг унгаана гэд үзэж таарсан. Тэгээ сүүлдээ өөрсдөө унаад дуслаа. Харамсалтай юм боллоо. Тэгээ нөгөө хувьцаа маань $18-аас $400 хүртлээсэн. Тэгээ буцаад $60 руу унсан одоогийн байдлаар байж байгаа. Тэгээ тэрний дараа бол арай л буруу этикгүй байдлаар Гэхдээ бас нэг золгоочтой цаашаа зүгээр бас яг этикгүй биш л дээ. Тэднээс чинь нөгөө нэгдсэн зохион байгуулалтанд ороод за бүгдээрээ нийлж байгаад энэ хувьцааны үнийг өсгөчөөл гэсэн байна. Тэгээд маш олон хүмүүс нэгдээд хувьцааны үнийг өсгөх гэж үзсэн. Ер нь бол өссөн. Тэгээд бол яг нөгөө зах зээлийнхаа жамаар муу компани байсан учраас буцаад унсан. Тийм л кейс болсон. Тэгээд Wall Street дээр бас наадтай ч одоо яаж байгаа л да судалж байгаа зохицуулах байгуулагч нар одоо хүмүүсийг одоо хуулийн одоо хариуцлага хүлээх үү гэдэг хүртэл ярьж байгаа. Гэхдээ бол ер нь хүлээлгэхгүй юм шиг байна. Ягаад тэгэхээр маш муу хувьцаа байсан мэдчихсэн. Тэгээд энэ муу шүү гэд зарлаа зарахад бол ахын авч байгаа бол тэр бол одоо ил дод нээлттэй бүрэн мэдээлэл өгсөн байсан учраас энэ бол хин нэгний буруу биш наа гэж ütсэн байл. Тэгэхээр ер нь бол энэ нэг сошиал ертөнцийн нөлөө авах те хөрөнгөний зах зээл дээр хүмүүс яг энэ чинь нэг форум байсан. Тэгээд форум дээр залбаа хэдэн хүн байлаа? 3 сая үгүй юу? Тэр Wall Street Bets-ийн бараг 3 сая хүн байсан баг шүү тийм. Тэгэхээр маш том групп тэгээ бүгдээрээ ингэж нэгдсэн одоо зохион байгуулалтанд ороод бүгдээрээ нэг хувьцаан дээр одоо арилжаа хийнэ гэдэг бол бас гайхалтай л үзэгдэл болсон л да. Wall Street-ийнх нь бол сандаргаж чадсан ялтчих. Тэгээ дараачих нь хувьцаа нь бол ер нь бол мөнгө байсан. Мөнгөний үн бол бас нэлээд хөрөгдсөн. Гэхдээ мөнгө бол бас нөгөө хувьцаагаа бодвол харьцангуй гайгүй тогтвортой байна. Одоогийн байдлаар бол.
Би түрүүн тэр Step Gold-ын юм дээр нэмээд асуучих. Step Gold компани чи өөрөө Канадын хөрөнгөний дээр бүртгэлтэй компани байгаа. Тийм. Тэгээд Монгол бүртгэлцснээр одоо давуу тал гэж байна. Шууд одоо анх удаа гарч байгаа компаниас урд нь өөр гадаад улсын хөрөнгөний бирждээр бүртгэлтэй байгаа компани Монгол улстай ингээд давхар бүртгэлд орж харилцуулах анх зүгээр ямар ч хаанч бүртгэлгүй байгаа компаниас давуу тал гэж юм байна уу? За одоо IPO гэж гаргахад бол ихэнх компаниуд бол одоо сүүлийн үеийн гарсан компаниудыг харахад бол ер нь бол амлалт их өгдөг тийм ээ. Бид нэр одоо дараагийн хэдэн жилд тэдэн төгрөгийн ашигтай ажиллана гэж бодож байна гэдэг. Цэвэр ашиг нь бол нэг ганц 200 сая төгрөг байдаг. Тэгсэн хэрнээ одоо компани үнэлгээ бол 20-30 тэрбум хэмжээнд гарах тохиолдлууд бол их байсан. Step-ийн хувьд бол энэ бол үйл ажиллагаа нь явагдаж байгаа, алт олборлож байгаа, Алтаа Монгол банкнд тушааж байгаа тийм компани байна. Тэгэхээр үйл ажиллагаа нь бол бодиттой, юу хийж байгаа нь бол ойлгомжтой, ирээдүйд яаж мөнгө зарцуулах нь бол ойлгомжтой. Тэгээд гадаадын маш өндөр шаардлага, тэр зохицуулах байгууллагуудын шаардлагын даваад одоо бирж дээр бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа компани учраас ер нь бол маш найдвартай гэж ойлгож болно. За тэгээд Канадын бирж дээр одоо хүмүүс авъя гэх юм бол авч болно. Гадаадын нөгөө брокерийн дансны дээр данс нэлгээд Торонтогийн биржээс авч болно. Гэхдээ тэр бол нөгөө мөнгөө гуйлахаас ахуулаад ер нь бол их зардалтай болдог, хүндрэлтэй болдог. Энэ бүхнийг одоо хялбарчлах үүднээс Монголын хөрөнгөний бирж дээр бол бид нэр гадаадын бүртгэлтэй компаниудыг гаргах тийм үйл ажиллагаанд бол явуулаад байна. Хамгийн ихэнд бол Urban Resource гэдэг компани гаргасан. За одоо энэ Step Gold-ыг гаргах гэж байна. Магадгүй ирээдүйд бид нэр оюутлогоо ч юм уу, одоо MMC ч юм уу тиймэрхүү хувьцаануудаа бол Монголын хөрөнгөний бирж дээр авчрахыг бол үгүйсэх. За тэгээд одоо ингээд давхар бүртгэлээр гаргахад бол яадаг вэ гэхээр сүүлийн 10 хоногийн дундаж арилжааны дүнгээс нь хямдралтай, бага зэргийн хямдралтай гаргадаг. Тэм жишг бол Эрдэнэ дээр бол гарсан. Step дээр ч бас нэг иймэрхүү аргачлал бол бидний ярилцж байгаа. Тэгэхээр гаднаас шахваас хямдханаар авах тийм боломж нь бүртгэх юм байна. Арай зардал багтаагаар Монголынхаа хөрөнгөний бирж дээрээс авах нөхцөл бололцоог Монголынхаа Step Gold компани гаргаж өгч байна гэж товчхон тайлбарлал ойлгож болохоор юм тийм ээ. Энэ нэг хүн юу хувьцаа яриад байна гэж жоохон сандраад ах шиг манай хувьцаа эзэмшигч хүн байх. Бид зүгээр гадны зах зээл дээр удаж байгаа сонин сайхнаас товчхон ярьсан. Монголд ямар нэгэн муу хувьцаатай холбоотой юм болоогүй одоогоор бүх юм айгүй сайхан дандаа өсөлттэй өөдрөг явж байна. Холбоогийн хувьд тэр нөгөө нэг заран дээр нөгөө дахиж нөгөө Улаанбаатар хүмүүс нэмэж авч болох уу? Тэрэн дээр болохоор болно гэдэг хариулт тийм болно. Форма валюта сонгоод тэдэнд төгрөг гэсэн. Яг төгсөн үнэ дүн байгаа мó эсвэл байгаа. Доллараар бол $1000, евроор бол €1000, воноор бол сая вон, тэгээ төгрөгөөр бол 300 мянга гэж байгаа. Тэгэхээр хамгийн дээд лимит нь 300 мянгаар л одоо жишээ нь би Улаанбаатарт хотод байгаа өнний өмнөхд нь оролцож чадаагүй бол одоо би дахиад энд оролцмоор байна гэвэл 300 мянган төгрөгөөр л авах боломж надад байгаа гэж ойлгож чинь зөв үү? Тэрнээс дээш 300 мянгаар 2 Тий. Тэгэхээр 300 мянгаараа 2-3 удаа ч авч болно. Гэхдээ нөгөө урамшууллын ард койн нь нэг л удаа орно гэж байгаа. Тэр нэг өмнө нь 5 сая хүртэл гэдгийгсэн байсан шүү дээ. Тий. Тэнгүүт 5 саяар өгцөн ахаад 2-3 удаа 300-г 5 саяас илүү авах боломж байгаа. Ер нь бол дээдлийн үнэл нэг удаа 5 сая байх хэрэгтэй. Нээлттэй зах зээл дээр л арилжаал гэж байгаа хувьцаа юм чинь тэгэл боломжтой авах. Энд авах боломжтой, бүрэн боломжтой. Тэр нэг хүмүүс бас заримдаа тэгээд л энэ хувьцааг ер нь авъя ахаад нэмээд гаргачаа чи 2-3 саяар авъя гэх бүр би нэг гаргаж байгаа юм шиг надаас асуугаад тэгээд энэ дээр тодруулах хэрэгтэй л хэвээр. Нэмж бол гаргаагүй хувьцаагаа бид сүүлийн 10 жил
өөрсдийн анхан компаниуд дээр эргүүлж бодлож авсан буюу одоо шууд бус утгаар халаасан тий эргүүлж бодлож авсан хувьцаагаа эргүүлж зах зээлд зүгээр нээлттэйгээр зарж байгаа гэсэн. Тэр хүмүүс нэлийн ойлголт ерөөхдөө мэдээлэл авсан баг. За адснаа тодруулах цаг бас нэлээд орой болчиход. Тийм байна. Яг 13 минут хугацаанд хийсэн. Одоо яг 8-13 минут. Тэр нэвтрүүлгийн маань 1 цаг бол яг бүрэн дууслаа. Тэгэхээр одоо нөгөө адснаа шалгаруулах үйл явц руугаа хэдүүлээ та тийм ээ. За би нөө сефтугааруудаа оролцсон байгаа харилцагчдынхаа. Сая бас нөгөө ажлаас гарахаас өмнө тооцоо хийгээд байжсэн. Тэгсэн чинь хамгийн анхны дугаар дээр бид нэр 333 мянган coin өгсөн байл л дээ тухайн адсандаа. Тэгээд тэр хүнийхээ шагналыг яг өнөөдрийн ханшаар тооцолж бараг 8 сая гаруй төгрөгийн ханштай болцсон байсан юм шагнал. Тэр 8 дахин нугарсан байсан. Бид нэг сар гарны л өмнө тэгэж өгч исэн 2 дахь хадтай 250 мянгаыг авсан байлээ. Тэгэхээр тэр хүмүүс бүр ингээд авсан шагнал нь бараг 7-8 дахин нугарсан байлээ. Өнөөдөр болохоор сая төгрөгтөө тэнцэх coin эсвэл төгрөг. Coin. Өнөөдрийн ханшаар нь харилцагчийн маань аппликейшн app руу орох юм тийм үү. За ингээд хулгайн жилийн маань хамгийн сүүлийн атсан тодорхой нэ. За дарах уу. За 3 2 1 яа таалаа. За 36 38 68 гэдэг юм байна. Я би түр хаагаад дугаарыг аваад мэдээллийг аваадах юм. Энэ суглаанд яаж оролцох вэ гэдэг хүмүүс айгүйх асуудаг. Энэ ерөөсөө суглаа биш шүү. Энэ манай апп-ыг хэрэглэсэн хэрэглэгч дундаасаа атсан шалгуурууд бид нар 1 сая төгрөгтөө тэнцэх койны урамшууллыг сүүлийн 9-7 хоног нэгд өдөр болгон энэ 7 цагаас явагддаг арт ток шоуны маань нэг хэсэг болоод энэ шагналыг олгодог. Тэрнээс биш энэ ямар нэгэн бид нар суглаа борлуулаагүй. Та зөвхөн манай апп-ыг суулгаад апп-ийг хэрэглэгч болоод апп дотроо ямар нэгэн үйлдэл хийсэн тохиолдолд азтан болох боломж нь нэгдэж байгаа шүү. Тэрнээс нөө 1 2 дугаарыг азнууд бол хамгийн амар азтай хүмүүс байсан. Хүмүүсийг дахиж дуудаж оруулж сэтгэлийг сонсох юм уу? Холбогдоод өмнө холбогдсон ч болох бах те. Өмнө анх авсан юу чаглалч одоо ийм үнцэнтэй болсон биз дээ тийм. Харин энэ бараг. За адстан маань ямар хүн байна? Даваа жавын Базарван гэдэг хүн байна. Дугаар нь 990354 гээд сүүлийн 2 дугаар. Зурагтаар гараад байдаг Базарван биш үстэй. Ямар хүн бол? Ардын бойдонгаар гардаг. Бас тийм хүн юм. Ямитгүй залгаал үзье. Ихэл гоё нэг юм байна. Бацар ямар гоё юм бэ? Сүүлийн ад. Twitter дээр бас байдаг ш. Базарван ихээр л ороод ирдэг. Ямар ч байсан дуудчих. Байна уу? Сайн байна уу? Базарван гэдэг хүн мөн үү? Тийм байна. Би ард санхүүгийн нэгдлээс ярьж байна. Тийм. Нэгдүгээр өдөр болгон 7 хоногийн нэгдүгээр өдөр болгон 19 цагаас манай арт ток шоу гэдэг одоо Facebook live нэвтрүүлэг явдаг. За тэгээд та ер нь өмнө харж исэн бол одоо баг манай 9 дэх дугаар гарч байгаа. За тэгээд энэ нэвтрүүлгээр бид нэр ингээд ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногийн зах зээл арт санхүүгийн нэгдэлтэй холбоотой тухайн нийгэмд одоо холбоотой мэдээллүүдийг хоорондоо ярьжтэй. Тэгээд бас нэвтрүүлгийнхаа төгсгөлд бид нэг азтанд тодруулдаг нэвтрүүлэг болгон дээр. За тэгээд өнөөдрийн дугаарын азтан байна. Нэвтрүүлэг болгон дээр бид азтанд тодруулдаг байгаа.
Тэгээд өнөөдрийн дугаарыг азснаар та тодорлоо. Тэгээд шагнал нь болохоор 1 сая төгрөгтэй тэнцэх арт койныг бэлгэлж байгаа юм бид нэ. Баяр хүргэе. Артапыг өнгөрсөн 7 хоногт ямар нэгэн байдлаар ашигласан л байна л да. Одоо тодруулсан хүмүүс донд нь дандаа артапыг өнгөрсөн 7 хоногт ашигласан хүмүүс байгаа. Ахын нэлээд хэдэн төгрөг арт койн юу арт юм байгаа шүү дээ. Аха. Хувьцсан 7 хоногийнхоо ашигласан хүмүүсээс аваад дараагийн одоо нэгтгэн тодруулдаг байгаа. Тэгээ гадснаар та тодорсон. Таны 800 600 700 хүмүүс шууд үзэж байгаа шүү. Та дараа нь бас лайв нөхөд үзэж болно. За базараа тань баяр хүргэе. Аха. Та манай хулган хамгийн сүүлийн хулган жилийн маань хамгийн сүүлийн мушгсан азтан боллоо. Танд болон танаа гэр бүлийнхэнд арт санхүүгийн нэгдлийн хамт олонны өмнөөс баяр хүргэе. Юу гэнэ? Сонсогдохгүй байна. За баярлалаа. Тэгээд бид таны манад хийсэн хөрөнгө оруулалтыг улам цааш нь урт хугацаанд үр өгөөжтэй байлгаж өндөр өгөөжтэй байлгаж та бүхний эцгийг алдахгүй ажилланаа гэж хамт олонныхоо өмнөөс хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэгээд танд болон танаа гэр бүлийнхэнд сайн өрөөё. За баярлалаа. Таны лайвын дараа койныг нь бид нэр шилжүүлье. За баярлалаа шүү дээ. За ямар ч гэсэн адсандаа арт байгаа л юм тий. Артем буудангийнх мөн үү гэдгийг асуухаа марцчих тий. Биш байна. Арай өөр холбоотой байх шиг тий. За ингээд өнөөдөр цаг цаваа гаргаад оролцсон залуучуудаа та нартай бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд биднийг үргэлж дэмждэг CRM компани интернет жоохон гацаад баярлалаа гэж хэлмээр байна. Дараагийн нэг өдөр бид нэлээд олон сонин содон зүйлтэй уулзах нь Алтан гүний цог одрах одоо Монгол түмний зүгэх болоод байгаа хоёр зүйл Apprentice show-ны маань chairman оролцсон, Apprentice show-ны маань ялагч маань оролцсон. Дээрээс нь бид нэр энэ мөхтэй гэдэг эмэгтэй ар гэрийнхэнтэй холбогдоод хүүхднөх 5 сая төгрөгийнхаа хувьцааг байршуулсан байх болно. Тэгээд энэ мэдээг нэгээд та бүхэнтэйгээ хуваалцах болно. За тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай. За баярлалаа. Математик Монголд натурал энергиунда more day more night. Чи чаачих нь уу? Би банк орж зээл хөдөлт тийм үү? Үе. Өвгөө. Одоогийн хүүхдүүд чинь банк орж данс нээлгүйгээр зээл авдгийг мэддэггүй юм байна штэ. Харилцагч та арт операн зээлийн хүсэлт илгээж 5 минутанд ажлаа амжуулаарай. Танд зориулж хялбар болгоо. Зээл зээлч хүчлээ штэ. Арт санхүүгийн нэгдэл хүчтэй хамтдаа. Молис шунан дурлах амт. iPhone Pro. Энэнийхээ оронд хадгалсан дээр үйдэг штэ. Тэгэн штэ. Тэтгэврийн хоригдлоороо төлөвлөх үү? Тэгээ. Энийг хараа зам байж идэг үү?
Бидний тэтгэврийн хуримтлал юм шиг байна. Та хуримтлаа үсгэж эхэлсэн үү? Харамсах зүйлгүй хуримтлалтай өглөө. Ард лайв таны Математик Монголд натурал энергиунда more day more night. Молис шунам дурлах